Сайн байцгаана уу? Шимтэй яриа подкастын дараагийн дугаараа хүлээж авцгаана уу? Өнөөдөр номё бид хоёр подкаста явуулдаг зарчмаасаа арай өөр маягаар подкаста явуулахаар шийдсэн байгаа. Тэгэхээр амьдарч байгаа улсуудынхаа хоол хүнсний талаар чөлөөт ярилцлага хий гэж шийдсэн. Тэгэхээр энэ удаагийн подкастын дугаар маань та бүхэнд таалагдана хаа гэж найдаж байна. Сайн уу номоо? Сайн уу? Сонсогчтой болон танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За сонин сайхан юу байна? Аялалд явсан уу танаа хүүхдүүд? Манай охин төгсөлтийн баяранд болоод Танаа охин чи хэдтэй хүн бэ? 3 настай одоогийн байдлаар одохгүй 4 нас хүрнэ. Тэгээд ямар эрт юунд явуулдаг юм бэ те? Аялал зохион байгуулалт юм бэ те? Харин тийм. Тэгээд 4 настайда энд яг бидний амьдарч байгаа газар хүүхэд сургуульд орох ёстой байдаг. Тэгэхээр цэцэрлэгээ ингээд энэ 7 сарын сүүлээр төгсөөд 8 сард ингээд сургуулийн сурагч болж байгаа 4 настайгаасаа. Тэгээ энэ дээр нэг зүйл сонирхуулаад хэлэхэд Швейцарч нөгөө мужийн засаглалтай байдаг. Ямар мужид амьдарч байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад одоо сургуульд орох нас хугацаа тэгээ хууль журмууд бол харилцан адилгүй байдаг. Тэгээ бидний амьдарч байгаа газар болохоор хүүхдийг 4 настайд нь сургуульд элсүүлэх ёстой байдаг. Тэгээ манай охин цэцэрлэгээ төгсөж байгаа болохоор цэцэрлэгээс нь төгсөж байгаа хүүхдүүдээ ингээд ууланд авч яваад нэг шаленд хоноод хамтдаа гой дурсамж бүтээдэг. Тэгээ манай охин яваад ирсэн. Би айгүй их сансан юм шиг үлээ. Манай охин бол намайг ерөөсөө санаагүйсэн гэж. Тэгвэл айгүй гоё явсан байна тий. Хүүшээ ямар багаас нь ингээд аялал маялд явуулчихдаг юм бэ? Энд бол 5 дугаар анги лөө 6 дугаар ангид хүүхдүүд орсны дараа тийм аялалтай явдаг байхгүй юу? Миний санаж байгаагаар бол ямар ч гэсэн цэцэрлэгийн төгсөлт гэж ингэж аялалд явдаггүй ангилд бол танах бол ихт би даалгачдаг юм байна дөө. Тэгэхээр хоёулаа өнөөдрийнхөө подкастаараа байгаа амьдарч байгаа орнуудынхаа хоол хүнсний талаар ерөнхийд нь ярилцъя гэж тохирсон байгаа тий. Тэгээд чи хамгийн анх одоо өөрийнхөө амьдарч байгаа газар очоод ер нь хоол хүнсний тал дээр юуг анзаараад ямар сони юм бэ ч гэдэг юм эсвэл манай Монголын хоолноос энэ шал ондоо юм а гэдэг бодол төрж исэн бэ. За би Солонгосоос шууд энд ирж исэн. За. Солонгост амьдарч агаад тэгээ сургуулаа төгсөөд тэгээ Швейцар руу ирж исэн. Тэгээд Солонгос хоолны хэв дадалт нэлээд тасцсан байсан. Одоо жишээлбэл Солонгост чинь үндсэн хоол нь ерөнхийдөө будаа, тэгээ хажуугаар нь хачрууд айгүй ихтэй. Хачрууд нь нарийн ногоо айгүй өндөр элбэг байдаг. Тэгээ шүл устай халуун хоол айгүй иддэг. Гэтээ яг Швейцарт ирсний дараахан халуун хоол олж идэхэд жоохон хэцүү. Ялангуяа бид чинь жоохон дулаахан улиралд ирсэн болохоор дандаа хүүтэнтэй сэндвич, салаад тэгээд талхны хэрэглээ бас айгүй өндөртэй. Жишээлбэл Солонгост бол талхны хэрэглээ айгүй бага байдаг. Төмсний хэрэглээ бас айгүй өндөртэй санагдчихсэн. Төмсний сортууд бүр ингээд нэлээд олон төрлөөрөө байдаг. Тэгээд айгүй юм шал өөр хооллолтын байдал ирж исэн. Тэгээ эхэндээ хүн чинь нөгөө газар байраас болохоор хооллолт нь тасгаж жоохон хэцүү байдаг тий. Солонгос ч гэсэн анх очиж яхад би шууд нөгөө оюутны байранд очиж исэн. Тэгээ оюутны байр чинь дотроо хоол хийх боломжгүй бид нар шигтан буюу оюутны байрны хоолны газар өглөө өдөр оройн хоолоо иддэг. Өөр сонголт байхгүй болохоор яа харахгүй тэр хоолыг идэх шаардлага үүсчихсэн. Тэгээд эхэндээ бас ингээд Солонгос хоолнд тасгаж нилээ юм болж исэн. Яг тэрнтэй адилхан Швейцар хараад бас хоолнд тасгаж хэцүү байсан хэдий ч гэсэн амар юм нөгөө байр төрөөсөлж исэн болохоор өөрсдөө хоолоо идчих боломжтой. Яг үнэ. Бас айгүй гоё исэн. Тэгэхээр нөгөө хүүтэн хоол айгүй ихтэй. Тэгээ хөнгөн байдлаар хоолдог. Бас нэг сонирхолтой гэх юм уу? Аз соёлоос ирсэн хүний хувьд анзаарсан зүйл нь хүмүүс ингээ яванга хоолоо иддэг. Тэгэнгүүтээ гадаа одоо нөгөө ресторанууд гадаа юм террасан дээр айгүй хоололдог. Азад бол яг хөө террастай хооллууд байдаг ч гэсэн эднийх шиг ингээд өвөл 100 хавар намрын 4 улирал ингэж гадаа хооллолдоггүй. Өвөл гүтэн байсан ч гэсэн одоо
хүндэл дээрээ ингээд нүмерэг ингээд тавьж агаад дулаахан орчинд иддэг ийм юу тийм. айгуу сонин содон харагдчихсэн. Одоо тасчих. Анх харсан тэр нөгөө сэтгэгдэл аюу хүчтэй санагддаг. Бас мартагддаг шүү дээ тий. Тэгээд явандаа дасаад энгийн юм шиг болчихдог. Тий, тэгээ босоогоор ингээ яваад хоолж байгаа нь айгүй санагдсан. Юу ингээл идэл яваад. Ботмаар ингээд сандвич барьсан тэрийг ингээд явангаа идээд явдаг. Бид нар ч нь бол Монголд гэртээ сайхан сууж агаад тий гоё хоолоо хийгээд тухтай сайхан хоол яван иддэг энэ юу чин соёл чин ийм сүүлд одоо нэвтэрч иж магадгүй те кофега аягандаа бариад явдаг. Монголд бол тэгдэггүй шүү дээ тий. Энд ч гэсэн бас явдал дундаа кофега авч уудаг юм анзаарэгддээ шүү. Англид ч гэсэн ялгаагүй. Англид та очиж удаж байгаа бах тий. Анх тэнд очиж явахт ямар байсан бэ? Бас хоолтын хувьд анзаарч исэн зүйл юу байсан бэ? Тий, надад анзаарэгдэжсэн юм гэх юм бол би нөгөө чихрийн хэрэглээ их өндөртэй хүн байсан. Айгүй чихэр хэрэгэлдэг хүн байсан. Тэгэл би яг сандыг Tesco гэдэг дэлгүүр рүү орлоо. Тэгэл тэр Tesco руу орсон чинь нөгөө зүгээр нэг жижигхэн Tesco биш бүр том руу н орчихсон. Бүр нөгөө нэг том супермаркет руу. Тэгээд тэрний десертний таск руу явж ороод орсон чинь нэг гоё юм байна. Харсан чинь ингээд дээр нь доороо юм кек шиг юмтай, тэгээд кремтэй, тэгээд дээр нь юутай ч гэлээ. Юуг нь ч мэдэхгүй өстө баярлал тэрнээс аваад гараад ирсэн чинь маа нөхөр наадах чи юу гэсэн чи мэдэхгүй ямар ч гэсэн гоё юм байна гэд. Ямар гоё олон амттантай юм бэ гэж ямар ч гэсэн бодож ирсэн. Тэгээд одоогийн өнцгөөс харах нэ. Одоо ингээд шимт жилийн талаар маш сайн сураа судлаад одоо харах нэ. Би бас нилээн тийм хит боловсруулсан хүнсээр тэр дундаа чихэрлэг амттай юм айгүйх авч иддэг байсан байгаа байхгүй. Тэгээд ерөнхий хүмүүсийн хоолтыг нь анзаараад үзэх юм бол яг чиний ярьж байгаатай ер нь бол төстэй. Лондонд хүмүүс жишээлбэл өдрийн хоолн дээр ингээд аваад ярих юм бол сайхан шүлттэй юм суугаад хоол айгүй ховор юу авдаг вэ гэхээр сандвич хийддэг хавчуурга ерөөсө хоёр юм цагаан ч юм уу бор ч юм уу талхны завсар нэг юм навчлаг ногоо тэгээд дахиа ч юм уу эсвэл вегетариан мах иддэг хүмүүс зориулсан бол тэгээд ногоотой ч юм уу ийм хавчуурганууд их зардаг. Тэгээ өдрийн хоолоо идэхдээ хүмүүс нь бүр ингээд тогтчихсон. Гадаа супермаркетад худалдаалахдаа юу гэж дийл байдаг аахгүй одоо нөгөө хөнгөлөлттэй 3 юм авбал тэр нь ингээ хөнгөлөлттэй тэрэнд нь юу ордог вэ гэхээр нэг хавчуурга орж байгаа талхны тэгээд нэг crisps одоо манайхаар бол chips тий ууттай юм crisps орж байгаа. Тэгээд нэг ундаа нь ус ч юм уу эсвэл хийж үсэн ундаа ч юм уу эсвэл juice эсвэл smoothie байж болно. Тэгээд дандаа юм хүйтэн тэгээд юм хөнгөн гэх юм уу хит боловсруулсан юм хоол хүнсээр юу хоолдог. Тэгээд тэр нь нилээн нийтлэг байдаг. Тэгээд би харин тэрийг анзаарчаад бүр гайхаад бид нар ч нь бол нөгөө хоол хүнсээ гэртээ хийж иддэг хүмүүс шүү дээ тий. Тэгээд яг өөртөө чинь адилхан гэртээ бид нар хоолоо ингээд Монголынхаа хоолыг сайхан хийж идээд иддэг. Тэгээ би бас нэг найзтайгаа энд тэр чинь Канад хүн байсан. Канад тэгээд Лондонд удаан амьдардаг. Тэгээд тэр хүнд би бас хэлчихсэн байхгүй юу. Тэднийх болохоор юм хатаасан утсан яргаа загас хийддэг. Хүйтэн бас тийм. Тэгээд анх би тэрийг ингээд итгэхэд нэг юм аягүй сонь санагдаад ямд орохоор ингээд нэг тааламжгүй тэгж санагддаг бас хүйтэн тэгээд талханд авчулсан. Тэгээ би хэлжсэн аахгүй манайх ингээд дандаа халуун хоол иддэг. Ямар хоол идэх гэхээр бид нар ингээд цагаан будтай хуурах ч юм уу тэгээл одоо цөөн ч юм уу шүлтэй хоол ч юм уу тий. Ийм хоол ингээд хийгээд идэх юм аа. Тэгээ би баг ханаад хүрдэггүй штэ гэл тухайн үед нэг өнгөрцөд тэгсэн ярьж ирсэн. Тэгсэн чинь тэр хүн Канадаас ирсэн Лондонд байсан хүн тэгжсэн байхгүй. Танах тэгвэл их л гоё юу байна да. Хоолнд чинь их учир байна да. Тэгээ ханаад хүрдэггүй гэл тэгжсэн. Тэгээд тэгээ ер нь бол энд нэг тийм нийтээрээ мэдээж ресторант бол шүлтэй хоолны сонголт байна. Гэхдээ шүлтэй хоол нь голдуу тийм зутан шүл эсвэл манай Монголынхоос арай өөр төрлийн шүлнүүд байгаад тийм аа. Эсвэл Японы шүл ч юм уу тийм байгаад идэв. Тэгээ манайх шиг сайхан тийм шүлтэй, шинэхэн махтай тийм хоол байхгүй. Тэгээд бас нэг миний анзаарч ирсэн юм. Чамаас би бас асууя. Одоо би ингэдэг байхгүй юу? Монголдо очоод
Монголд очингууд манай ээж за ирсэн юм чи чам заавал шинэ хоньны мах шинэ хоньны шүл одоо идүүлнэ гэд айгуу гоо шүл ингээд бэлдээд өгдөг. Тэгээд нөгөө хавиргаа мүлжөөд ингээд шүлээ ухаар амар гоё болж байгаа. Энд мах нь бас яг Монголын шиг тийм гоё хурц одоо сайхан амттай биш. Одоо дэлгүүрээс ингээд мах аваад шууд шүл гаргая гэх юм бол Монголын шиг тэр сайхан амт нь байдаггүй. Арай нэг тийм сул байна уу гэж бодогдөө. Заавал нэг юм амталгаа нэмэх шаардлагатай юм шиг санагдав. Наа чин мах ямар байдаг вэ? Яг үнэн. Манай аав бас адилхан уу тий? Манай аав намайг дандаа тэгдэ. Манай аав ирчээд би нөгөө махыг гаднаас авчаад тэгээд мэдгүй Монголд байхдаа л ингээд бид нар чинь лангуун дээр ил мах зардаг болохоор оруулж ирээд ингээд тодорхой хэмжээнд цэвэрлээд хэрэгэлдэг шүү дээ тий. Тэр дадал маань суудсан. Би энд орж ирэхээр нь махаа хэрэглэхээс өмнө нэг юм хүт усанд ингээд урсгал усанд зайлаад ч юм ингээд хэрэгэлдэг байхгүй. Тэс чи манай аав эдний мах нь амтгүй дээр нь манай охин нэмээд усаар угаачаар бүр амтгүй. Манайд 2 сар болохдоо бүр сүүл рүүгээ ингээд нөгөө мах өөх идмээр санагдаад энтхий мах амтгүй тэгээ нөгөө бэлкэн байдаг шүү дээ эдний юм утцсан ийм зузаан өөхтэй тэрийг бүр амт ингээд аваад талхан дээр ингээд тавьж иддэг байсан. Тэгээ мах амтгүй гой бантан хийх ямар ч боломж байхгүй одоо жишээлбэл шүл гарахгүй тий нэг харин шүл гарах багт л ийм цагаанаараа бараг байдаг. Тэгээ энд бас ийм мацна гэж байхгүй одоо дандаа ийм төлөвний мах байдаг аюу сонио. Тэгээд угаасаа ийм нас бий гүйтсэн хоньны мах хэрэгэлдэггүй юм байлээ нийтээрээ. Тэгээд бид нар яг ийм хоньны мах авъя гэх юм бол мацна гэдэг яг хоньны мах авъя гэх юм бол энд нэг Аста гэдэг дэлгүүрт яг зарддаг. Эсвэл яг махны дэлгүүр те бүүчэр рүү очоод махны дэлгүүр рүү очивол олох боломжтой. Яг зүгээр супермаркет замд таардаг супермаркет руу орвол голдуу төлөвний мах худалдаалдаг. Тэгсэн чинь хараа төлөвний махтай холбогдуулаад нэг юм ярахад бид нар ингээм амралтаараа хөдөө Английн хөдөө айгуух явдаг байхгүй юу? Тэгээд ийш тийшээ явхаар хавар явхаар яг гоё ингээд мал төлж байгаа үеэр ингээд таарчихдаг. Тэгээд эдний ингээ хоньыг нь харахаар ийм хоёр ихэр хураг айгуух төрүүлт юм билээ. Тэгээд тэр нутгийнх нь хүнтэй нэг удаа ингээ юм ярьж байгаа. Ямар хөөрхий дандаа ихэрлэлсэн бахан энтгийн хоньнууд гэдгсэн чинь харин тийм ээ зарим хүмүүс нь бүр шуналтай бүр 3 ихэр гарга төрүүлжтэй ингээ тэгэхгүй. Тэгэхээр би юу гэсэн үг юм чи гэсэн чи харин тийм ээ. Тэгэхээр нөгөө махныхаа гарцаас юу агаад гарцыг илүү авахын тулд тэгээд одоо 3 ихэр гаргачихд юм билээ. Тэгэхээр айгу муухай газтай. Тэгсэн чинь манай охин нэг амтанд хайртай юм болохоор яасан муухай юм гэл тэгж байгаа юм л да. Тэгэнгүүт би харин тийм манай Монгол бол хэзээ ч ингэхгүй. Бид нар бол дандаа нөгөө манай Монголын соёлд бол ямар гоё гэж малаа дагаж нүүдэлсэн манад бол малаа нэгдүгээр тавьсан. Ерөөсөө тэ малаа жилийн 4 улиралд хаана очин тэнд нь дагаад өөрснөө гэрээ нүүлгээ явж байдаг. Ийм гоё уламжлалтай гэл тэгээд аль болохоор нөгөө хүүхдүүдтэй Монголынхаа хамгийн гоё уламжлал соёлыг ярьж өгч дэлгэрүүлэх гэл тэгдэг байхгүй. Тэгээ энтхийн махнууд нь дандаа тийм зөөлхөн төлгөний хоньны махны хувьд тийм байдیں۔ Тэгээ үхрийн мах нь болохоор юу яатсан голдуу ингээ хэрчээд бэлтчихсэн тийм мах зардаг. Тэгэхээр нөгөө бид нар ч болохоор нэг юм гоё чансан махаа зулгаагаал мүлжих те тэгэл хоньны толгоо шиир хуухлаа заримдаа нэг сайхан толгоо шиир идмээр байна гэл санагддаг штэ. Энд бахаа. Яг үнэ. Тэгээд нөгөө манай аав ирэхээр хүн ингээд нөгөө амьдарч байгаа газраа дасчт юм уу ингээд тэр мэдээлэл нэг тийм сонин содон санагдах болчт юм шиг. Монголоос яг гэр бүлийн хүмүүс ирээл хүнсний дэлгүүрээр дагуулаад явхаар мах энтрийн тасгийг айгүй их сайн анзаарч хардаг. Тэгээд энэ махнууд ягаад ийм өөр үнэтэй байгаа юм гэл манай нэг ах асуухгүй. Тэгэхээр энэ болохоор биомах нь энэ биом биш энэ зөөлөн хэсгийнх нь мах энэ жоохон булчин мах энэ болохоор ихийнх нь хажууд өссөн туглын мах гэсэн юм манай. Бүр ингээд илгэн хөштлөө инээгээд яасан мах гинэ гэдэг.
ээжийнх нь хажууд өсгөөд өвсөөр хоолсон үхрийн махаа. Үнэнийх нь хажууд нүсгсэн тугал. Ааха. Тий тугалын махаа гэсэн чи манай ах бүр инээгээд ямар инээстэй ингээ. Гэхдээ харин тий гайхаар юмнууд их байт юм а. Энд бас нөгөө тэр хонийг ингээд анзаархаар манай Монголын хон шиг юм гоё. Манай Монголын хон ч одоо ууц тавихад зориулгацдаг тарган сүлтэй шүү дээ тий өөхтэй. Энд тийм сонин нохооны сүр шиг нарийнхаа юм сүлтэй. Хоньнууд тийм байдیں۔ Энд мах нэлээ үнэтэй байдаг. Наа чинь ямар байдаг вэ? Энд бас мах нэлээ үнэтэй. Сая нөгөө хоньны сүүлэн дээр ярихад би өнгөрсөн жил хүүгээ нөгөө гоё мал төлөвлөж байгаа үеийг үзүүлэе гэж бодоод. Тэгээ яг энтхийн нөгөө улаан өндөгний баярыг тааруулаад хөлтийн амралтаар би хүүгээ аваа Монгол явсан байхгүй. Тэгээ Монгол бүр хөдөө очоод хөдөө бэлчээрийн маалан дээр очисон чинь манай хүү ээжээ яасан гэсэн чинь энэ хоньнуудын сүүлийг хэн тайраа ич нөгөө өөрийнхөө хонь гэхээр анх төрсэн цагаас харсан хонь нь урт сүлтэй. Тэгээд манай Монголынх ч юм гоё бандгар гоё сүлтэй шүү дээ гэсэн чинь ээж энэ хүний сүлийг хайрч юу гэ надаас асуугаа. Нөгөө харж өссөн юм нөгөө ондоо байгаа болохоор анзаарч чадахгүй юу те. Энд бас нэг сонин хөөрхөн төрлийн юм хөөрхөн сортын хоньнууд бас байд юм билээ. Уулархаг газраараа ийшээ Шотландын ийшээгээ тэр хонь хараа айгүй хөөрхөн ийм хав хар ийм нүүрнийх нь хэсэг нь хав хар заяа. Тэгээд бусад хэсэг нь цагаан тэгснээ ийм яг одоо хөлнийх нь туурайных нь тэр хэсэг нь бас ийм хав хар, өвдөг нь бас ийм хар, тэгээд бусад хэсэг нь цагаан. Тэгээд нүд нь хаана байгаа нь мэддэхгүй айгүй хүстэй. Айгүй хөргө. Тэгээд хург мурган ингээ хамт хүрээд ирэхээр бид нар нөгөө энд нэг ном хүүхдийн ном байдаг. Нөгөө ба black sheep have any юу лээ вүүл гэдэг нэг дуу байдаг хүүхдээ. Тэрэн дээр яг тийм юу байдаг аахгүй хонь. Тэр үлдрийн хонь. Тэгээ бид нар тийм хоньыг харангуут ямар хөөрх юм бэ? Ийм үлдрийн хонь бас байна гэд. Ийшээгээ бас сарлаг марлаг байдаг. Гэтэ супермаркеттай бол голдуу юуны л бах байдیں۔ Үхрийн мах. Тэгээд төлөг юуны мах, хурганы мах. Тиймэрхүү юмнууд байдаг шүү дээ. Гэтэ энд сүүлд манай нэг найз ирээд явсан Лондонд. Тэгсэн чинь тэр найз мань тийч хэлсэн. Энтхийн ногоо жимс ямар гоё амттай юм бэ? Танаа энэ Лондонд худалдаалагдж байгаа жимс ногоонуудын амтнаас шал өөр юм аа. Айгу гоё юм аа гэж тэгж хэлээ. Наад чинь ямар байдаг вэ? Надаа яг одоогоор л тийм фидбек өгсөн хүн байна. Тэгээ ер нь бол ингээд өөр амттай байна гэж хэлдэг. Надаа бас нэг анзаарсан зүйл та бүхэн хоёул нөгөө хоолны жорны ном энэ төр гаргадаг шүү дээ тий. Ягт харин хоол хүнсний болгох хугацаас тэ шал өөр үт юм билээ. За. Тэгээд энтхийн хүмүүс айгу хурдан болдог байхгүй юу? Айгу хурдан болдог. За. Тэгэхээр чинь Монголд очоод хүмүүс болгоод үзсэн чинь нэлээд удаан болдог. Энтхтэй харьцуулахад. Тэгээд ногооны ялангуяа болцоод энтрийн хугацаа нь нэлээд өөр үт юм билээ. Тэгээд би сая сүүлд гаргасан номоо юу ах та хийхдээ бүр Монголд ингээд 3 хүнийг жороо урдчилж өгөөд тэгээд 3 өөр газар Улаанбаатарт тэгээд нөгөөх нь 2 хөдөө орон нутагт ингээд хүнсний төрөл бүрийн ногоогоор ингээд туршуулаад яг минутанд таарж гин үү яаж гин орцсон яг болж гин үгүй юу гэж туршиж үзүүлсэн. Тэгээд тэрийг бас анзаарахгүй бол надаа тэр нь айгүй өөр байд юм шиг санагдсан. Ястаа анзаараагүй юм биш шүү тэрийг. Энд болохоор төмснүүд нь яг танаад худалдаалагддаг шиг бас ийм салаадны төмс, fluffy, амархан ийм нух шиг зориулагдсан төмс. Тэгээд роуст хийхэд нөгөө шарх шүгэнд хийгээд болгоход зориулагдсан төмс гэдээ бас сортороо нэрээ ондоо төмсний юу айгүй ихтэй. Төмсний төрөл сорт айгүй ихтэй шүү. Чи тэгвэл номоо айгүй сайхан уншигчтай бодолцож энэ тэндээс нь сайн бодолцож бүр туршуулаад гаргасан юм биш үү те? Тийм нөгөө эхний ном гаргахад охиндоо зориулаад би нэг хүний дуртай хоолны жоруудыг эмгэтгээд нэг ном гаргасан ихний удаа. Тэгж нэг ганц хоёр ээжээс юуны төмсний ялангуяа төмсөн дээр айгүй тэгчихсэн тэр хоёр ээж төмсний хугацаа ингээд арай жоох уртахгүй бол болохгүй байна гэд тэгчихсэн баггүй. Тэгээд би тэгвэл жоох өөр байх боломжтой юм байна гэдэг. Тэгээ шууд ихчтэй хэлээд энэ жороор хийгээд үзэж гэсэн чи төмс нь арай жоохон удаан буцлах шаардлагатай байсан. Тэгээд тэрнээс ойлгож аваад дараа нь өөрөө Монголд очихдоо яг төмсийг ингээд хоол хийгээд үзэхэд миний энд болгодог байдлаас нэлээ өөр байсан. Тэгээ бас Монголд хэрэглэгдэж байгаа давсалгаа
айгуур идэм билээ. Мгм. Танд тийм мэдрэмж төрөөгүй багт надад бол ингээд хүүхдийн хоол энэ төр хийхэд хүртэл одоо жишээлбэл ногоон хулууны ингээд зутан шүлгийг энд хийх, тэнд хийх хоёрын ялгаа бас жоохон өөр байсан. Мэдээж амар том ялгаа байхгүй л дээ. Гэхдээ ингээд миний нэг амтлаад дадсан амт байгаа шүү дээ тий. Тэрнээс нэг арай жоохон өөр амттай байна гэж би бол ажигласан шүү. Тий, өөр амттай байгаа. Яг ногооны соортон дээр би давсан дээр өстө мэдхгүй юм байна. Гэтэ яг ингэдэг штэ. Одоо өөрийнхөө гэрийнхээ галтгоонд ингээ хоол хийжсэн аа. Яг тэр хоолоо айлд очиод хийхээ нэг юм сонин юу ч гэмдэ нэг юм болж өгдөг. Плетгээ мэдэрч чадахгүй яг үнэ. Плетгээ мэдэрч чадахгүй те. Яг хитрхийг халаагаад эсвэл ингээд яагаад байгаа юм нэг л болж өгдөггүй байхгүй. Яг тэгэхээр би бас ийш тийшээ явхаараа өөрийнхөө галтгоог айгүйх санаж ирдэг. Галтгоондоо ирэхээрээ өстой хатан хаан тий галтгоондоо эзэн шиг байдаг. Тэгэхээр би бас нэг юм асууя гэж бодож ирсэн. Танаа наан чинь согтууруулах ундааны хэрэглээ хэр байдаг вэ? Би яагаад асууж ийн вэ гэхээр чи дөрөнд тэгсэн чинь энд хүмүүс ингээд алхангаа босоо явжаангаа хоолоо иддэг гэд. Тэгсэн чи энд би бас нэг ирээд удаагүй байсан маа. Тэгээд зүүн Лондонд байж хаад энд Canary Wharf гэдэг ийм өндөр барилгуудтай банкны одоо хүмүүс ажилладаг одоо цагаан захнууд гэж хэлдэг штэ тий оффист нэлээд ажилладаг хүмүүс төвлөрч байдаг ийм нэг газар байдаг байхгүй юу нэлээд өндөр байшин барилгуудтай тэгээд тэрний хажуугаар айгүйх ийм шопинг центруудтэй худалдааны газруудтай тэгээд хүүгээ баг бахтан тэрийгээр айгүйх явдаг гэсэн. Тэгээд нэг удаа орой тишээ бас нэг удаа явж исэн чинь холоос ингээл айгүйх чимээ гараад байхгүй юу. Олон хүмүүс ингээл яриад байгаа. Тэг би ингээд дөхөөд очиод харсан чинь бөө хүмүүс нэг оффист ажилладаг хүмүүс гадаа ингээд гараад зогсчихсон. Хоорондоо нэг юм ундаа барьцсан эсвэл ундаа нь юу гэхээр пив эсвэл вино ч юм уу тий. Хоорондоо ингээд яриад зогсож байгаа. Тэгсэн чинь энд ийм 5 дахь өдөр ажиллаад хараад дринкэнд явна гэдэг ийм калчуртай. Тэгээд ерөөсөө ажил хийдэг хүмүүс бүгдээрээ 5 дахь өдөр баг бүгдээрээ гараал нөгөө пабанда очдог эсвэл рестораны гадаа ч юм. Тэгээ гадаа гараад зогсож чинь нөгөө юугаа бариад ууж байгаа юмаа бариад гадаа зогсож чинь. Тэгэхээр тэнд ингээд нэг дор баахан хүмүүс ингээд цуглараад ингээд юмаа яриад юм тэгэхээр холоос бүр ингээд нөгөө зөгийн шиг те хүмүүс ингээд дүнгнээд бүр чимээ бүр амар холоос сонсогдож байгаа хөөх. Тэгээд ер нь бол энд ийм вино уух, пив уух, шар айрг уух ийм уламжлал айгүйх байдаг. 5 дахь өдөр тэгээд гэртээ амралтын өдрөөр хүмүүс ээжүүд хүртэл одоо ингээл ядраал тий 7 хоног дуусан гот за одоо нэг вино ууж тайвшрыг гэл вино задалдаг ийм үзэгдэл одоо уламжлал гэх юм уу соёл гэх юм уу тий ийм айгүйх байдаг хөхгүй. Тэгээ би бас чамаас асууя гэж бодож ирсэн чиний байгаа улсад юу н ямар байдсан болоо гэд. Надад бас анх энд ирээд хамгийн сонирхолтой гэх юм уу шоконд оруулж исэн сэдв болохоор алкогольтой холбоотой сэдв байсан. Яагаад гэвэл Азийн орнуудад бол алкоголыг бид нар уухтаа ингээд ямар нэгэн вайбыг бүрдүүлээ. За тэг бүр ингээд зойрж уудаг штэ тий. Энд бол айгу чөлөөтэй хэрглэж байгаа байдал нь залуучууд айгүй их юм чөлөөтэй те хэрглэж байгаа байдал нь надад айгүй их сонирхолтой санагдчихсэн. Тэгээд манай сургуулийн кампус дотор яг миний сурдаг сургуулийн нэг давхрын өнцөгт нэг юм газар байсан. Тэг хүмүүс аягүй их цуглараад харна. Кофе шоп юм байх та юу юм бол гэж одоо очоо үзсэн чинь юм паб маягаар тогтжуулчихсан юм одоо мохлог байсан. Тэгээд тэрэн дээр нь болохоор хажуугаар нь мэдээж янз бүрийн уух зүйл энэ төр зарж исэн ч гэсэн одоо пив бас нэлээд зарж исэн. Тэгээд залуучууд ч гэсэн тэндээс пив нэлээд хөөж одоо авж байгаа харагдсан. Тэгээд мэдээж одоо юу гэдгийг сургуулийн орчинд байна гэдэг маань тэр хүмүүс өөрийнхөө хэмжээнд тохируулаад хэрэгжилж чадчихна гэдгийг илтгэж байгаа юм болов уу гэж би бодсон. Эндхийн залуучууд хэтрүүлийн хэрэглэх тохиолдол байна. Тэр нь илүүдэлхүү одоо тэг нөгөө оройн цагаар баар янз бүрийн одоо тий
ийм архины мухлагуудад байж болох ч гэсэн сургуулийн орчинд бол хинч одоо тийм амар их хэмжээгээр хэтрүүлж угаад ч юм уу ингээд байвал цаасгээ явахгүй. Гэхдээ тийм одоо мухлаг байгаа нь бас надад сонирхолтой санагдчихсэн. Нэг удаа манай багш лекцэн дээрээ тэр нэлээд ийм халуун уйлрал байсан л та. Тэгээд лекцэн дээрээ ингээд пив бариад орж ирж исэн. Тэгээд надад тэр нь аягүй сонин санагдчихсан. Яагаад гэвэл Азийн их сургуулиудад одоо багш нь ингээд хичээл дээр пив барьж орж ирнэ гэдэг бол хизээч төсөөлөгдөхгүй зөв шүү дээ тий. Манай багш болохоор барьж орж ирээ. Тэгээд ингээд мэдээж ингээд байнга уугаал тэрийг яваад байхгүй. Нөгөө хаяа ингээд нэг хоолоогоо чиглээд ингээд ууж исэн. Магадгүй тэр нь алкогольгүй пив байсныг ч бас үгүйсэхгүй. Энэгээр юу хэлэх гэж байгаа вэ гэхээр гих мэтчлээ энд бол ингээд алкогольны хэрэглээ бол айгүй тийм чөлөөтэй. Тэгээд тэрийг дагаад бас ийм соёлтой хэрэглээ байдаг юм болов гэж ингэж харсан. Ваа, наа чин тэгвэл бүр пив мивний юу айгүй өндөр хэрэглээ өндөртэй юм байна те. Гэхдээ энэ дээр бас нэг ийм юм байгаа бах тийм нэ. Одоо олон он жилээр уламжлалаараа ингээд пив уудаг байсан бол тэр хүмүүст бас пивний шингэцэн бас өөр байх боломжтой тий. Жишээлбэл би бас нэг юм дээр үед ном уншижсэн байхгүй юу. Тэр болохоор Голландын бүр хэдвэр зууны үеигч үлээ ийм талаар гарч байгаа юм ном баггүй. Тэгээ тэр ном дээр юу гэж гарч байгаа гэхээр үдийн хоолоороо тэр тариачт мариачт ингээд пив уудаг. Бас зүгээр л ингээд өдөр нь пив уудаг. Тэгэхээр бүр дээр үеэсээ ингээд уламжлалт болчихсон зүгээр ингээд хоолных нэг хэсэг ч юм уу болцсон болохоор бас ондоо байж болох юм. Согтууруулах ундаа гэдэг талаасаа ингээд авч үзэхээр жишээлбэл зүүн Аз болон Аз гаралтай хүмүүст согтууруулах ундааг задлах тэр фермент нь энзим байдаггүй учраас энэ бас хоруу чанар нь давмгаалаад одоо биеийг хордуулах юм боломжтой. Тэгэхээр магадгүй Викторийн ярьж байгаа юмыг сонсоод бусад улс орнд бас ийм байд юм байна штэ. Одоо ууна гэж бодож байгаа залуучууд байж магадгүй бас нюанстай зөв ойлгоорой. Виктори болохоор нөгөө байгаа газруудынхаа анх Монголоос ирээд байгаа газраа ямар өөр байдгийг нь анзаарсныгаа ярьж байгаа шүү дээ. Тэрнээс биш хүмүүсийг одоо ийм байд юм одоо их сургууль дээр пива уу гэж байгаа биш те. Энийг одоо хүмүүс зөв талаас нь яриаг мушгихгүйгээр зөв талаас нь ойлгосоо гэж бодож байна. Тэгээд энэ Англид бас одоо энэ согтууруулах ундааны хэрэглээ тэр дундаа ингээд вино, шар аригны хэрэглээ ингээд нэлээ их дэлгэрсэн байдаг. Гэхдээ одоо энэ судалгааг статистик аваад үзсэн чинь багасж гин гинэ тэр нь. Залуучуудын дунд бас багасж гин гэж шүү нэг давуу тал нь. Одоо нөгөө хүмүүс эрүүл мэнд, wellness гэдэг энэ чиглэлээр айгүйх ярьдаг болцсон учраас тэр уламжлалаа ингээд бас одоо тэрнээсээ жоохон гарч байгаа мó залуу ихэн одоо дандаа алкоголгүй ийм уухыг бас сонгохоор гарч байгаа юм билээ энэ чинь. Тэр нь бас нэлээ авууштай давуу тал болчихж байгаа. Тэгэхээр нөгөө согтууруулах ундаан дээр аваад ярихаар тасартлаа угаал гээл тий газар дээр ингээ унтсан ийм юм яриаггүй битээр бол бас нэг өөр ондоо талаас ийм байд ийм сонин гэдэг талаас нь ярьж байгаа шүү. Тэрийг бас анхаараарай гэдгийг сонсож байгаа хүмүүстээ сануулъя. Тийм. Би бас нэрээ юу штэ. Алкогол одоо задлж чаддаггүй гэж ярьдаг шүү дээ. Спиртийн ашигтай гэдэг л би мартчихж үгүй. Алкогол орсон зүйл хэрэглэхээр амар улаадаг. Яг залуудын оюутан энэ төр байхдаа Монголд ингээд найзуудтайгаа алкогол хэрэглэдэг. Гэхдээ ерөөсөө тэрэндээ нэг ач холбогдол ерөөсөө өгдөггүй байсан. Улаагаал баг ингээд дүрлийгээд сууждаг. Тийм. Тэгээд одоо бол би алкогол хэрэглэлгүй ерөөсөө сүүлийн баг 8 жил болж байна. Wow, well done. Баяр хүргэе. Яг үнэ тэр чинь нөгөө юутай холбоотой яг тэр энзимтэй холбоотой байхгүй. Алкоголыг задлагдаг тэр энзим байхгүй хүмүүс. Алкоголыг хүний бие яаж задлагдаг гэхээр хоёр үе шаттай задлаж байгаа шүү. Нэгдүгээр үе шат, бэлгэн дээр очих хоёрдугаар үе шат. Нэгдүгээр үе шат нь болохоор хоргоожүүлэх явц. Одоо өөрөөр хэлбэл алкоголыг цуур шиг болгоод арай гайгүй болгочих гэсэн. Тэгээд дараа нь хоёр дахь үе шат гэдэг. Тэг ингэж хоёр үе шаттай задлагдаг тэр чадвар нь зарим хүмүүст байдаггүй. Тэрийг задлагдаг тэр энзим нь байдаггүй учраас бие нь ингээ хордоод байгаа. Тэгэхээр одоо ингээд хордож байгаа чам шиг ингээ нүүр нь улаачаад байгаа хүмүүсийг шахах айгүй буруу. Тэр бол нөгөө тэр хүний бүх хордлогод аюултай бийж байгаа байхгүй тий. Тэгээд би ч гэсэн алкоголноос
татгалзаад намайг ингээд алкоголноос татгалзаад гэж ярихаар намайг хүмүүс шоолоод байдаг байхгүй. Чи нэг архаг уудаг хүн байсан юм шиг юу яриад байгаа юм бэ гэд. Би яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр энд нөгөө culture нь ерөнхий юм уламжлал нь гэртээ хүмүүс одоо амралтын өдрөөр шар ариг юм уу вино их уудаг. Тэгэхээр 5 дахь өдөр би жишээлбэл нэг юм шар ариг уулаа. За тэгээд хагасаа өдөр нэг хундаг улаан дарсуулаа. Бүтэн сая өдөр нэг улаан нэг хундагыг уулаа гэж бодъё л та. Тэгэхээр чи ингээр одоо 3 дор хаяж 3 ийм классик уучаад байгаа үстэй. Алкогольны төрлийн ундаа тий. Тэгээд ингээд бодоод үзэхээр 7 хоног болгон одоо ингээд уугаад ах юм бол би чинь баг сардаа айгүй хуучиж байгаа байхгүй тэр алкогольны төрлийн ундааг. Тэгээд тухайн үед хоол хүнстэй гэртээ зөвөр enjoy-доод хоолоо хийхдээ нэг улаан вино хажуугаар нэг тал их ч юм уу ингээд тавьж байгаа ч гэсэндээ алкоголн дээр ингээд аваад ярихаар ерөөсөө алкогол сайн гэсэн ийм судалгаанууд огтхонч байхгүй. Сүүлийн үеийн судалгаануудаар бүр алкогол болвол муу гэдэг нь батлагдаад байгаа. Тэгээд дээрэс нь одоо алкоголыг нөгөө нэг тэр чи юу гэдэг вэ? Эрсдэл те эмэгтэйчүүдэд ялангуяа эмэгтэйчүүд дээр хөхний хорт хавдрыг үүсгэх энэ эрсдлэг алкогол дандаа өсгөж идэг. Тэр тусмаа одоо цэвэршилтийн өмнөх насанд явж байгаа эмэгтэйчүүд, цэвэршилтийн насанд явж байгаа эмэгтэйчүүд гэдэг ийм хүмүүст ялангуяа алкогол айгүй муу учраас ер нь бол алкогол ус татгалцсан би зөв гэдгийг дандаа энэ дээр зогсдог. Өмнө нь бол вино уул сайн. Вино уух юм бол антиоксиданттай учраас бас зүгээр гэж үздэг байсан. Гэтэл тэр антиоксидантыг бол бид өөр төрлөөр авчиж болно шүү. Жишээлбэл виног эсгэж хийж байгаа тэр жимсээр нийтэд авчиж болж байна. Заавал тэр этанол хортой тэр нөгөө спиртийг бие рүүгээ оруулахгүйгээр авчиж болно шүү дээ, тий. Гэхдээ мэдээч хэрэг соёлтойгоор найз нөхдөдтэйгээ гарч орохдоо уулгүй яг бас тий баяраа тэмдэглээ шампанс гэнтэр бол буудуулах юм байна шүү дээ, тий. Тэрийг бол би хорихгүй байна. Би болохоор хувь хүнийхээ үүднээс ер нь юу яая болио гэдэг ингээд болиод 2 жил болж байгаа одоо бас. Уухгүйгээр. Танд ямар өөрчлөлт гарч ийн? Алкоголоо ингэдэг. Одоо өглөөс ирэхэд айгүй гоё хөнгөн. Тэгэхээр одоо ингээ ярангууд намайг амар heavy алкогол уудаг гэсэн юм шиг сонсноо. Гэхдээ нэг хундаг улаан дарс ч гэсэн одоо уугаад унтаж шүү дээ. Тэгэхээр маргааш бүтэн сайнны өглөө айгүй тийм хүнд сэрдэг байхгүй. Одоо өглөө хүн сэрэхтэй ингээд аюу гой хөнгөн сэргэлэн сэрээд ингээд шууд гэр орноо цэвэрлэн явж шít. Гэтэл яг вино уусны уугаад унтаад маргааш нь сэрэхээр бүр ингээд толгоо молгоо нэг юм лазан гэх юм уу нэг юм айгүй онцгүй сэрдэг юм. Тэгэхээр чин бас миний би тэрийг нэг сайн задлахгүй байгаагийн шинж тэмдэг байхгүй. Тэгэхээр би яг хувьдаа юу гэж боддог вэ гэхэд 40 гараад дөнгөж амс 50 хүрээд 50 жуу гэдгийн бүр эсрэг бүр 40 50 гараад бүр ууха бойл те залуудаа ч гэсэн битүү ялангуяа залуу наснд нөгөө brain тарих эд хөгжлийнхөө явцдаа ингээ явж байгаа үедээ согтууруулах ундаа тэгээд тамхины төрлийн хэрэглэн тэр тархинд айгүйх нөлөөлдөг учраас залуучууд бас уухгүй байх тал дээр зогсоосоо гэж боддог. Тийм ялангуяа хэтрүүлэн хэрэглэхгүй байх тал дээр тий олон давтамжтайгаар байнга хэтрүүлэн уух нь зохимжгүй. Зүгээр гарах хэрэгтэй. За хоёулаа танай одоо байгаа газар таны амьдарч байгаа газрын уламжлалт хоол хүнс яг ямар хоол хүнс байдаг вэ? Жишээлх юм бол Швейцарт нөгөө уулархайг тэгээд өвөл бас хүүтэн ууланд айгу хүүтэн болдог учраас нэлээд одоо өндөр илчлэгтэй хоол хүнсийг хэрэгэлдэг. За. Жишээ нь юу байх вэ Швейцарт өндөр илчлэгтэй хоол хүнс гэхээр? За ерөнхийдөө хамгийн түгээмэл хэрэгэлдэг зүйл нь чиз буюу бяцлагны хэрэглээ айгу өндөртэй. За тэр нь болохоор одоо уургийнхан сайн хүүсэр болоод өчөж байгаа юм. За нүүрс усыг болохоор ихэвчлэн нөгөө төмснөөс айгу хавдаг төмс талах тэгээ гоймон бас хэрэгэлдэг. Эрдэнэ шишийн хэрэглээ бас харьцангуй өндөр юм болоо да гэж би бол хардаг. Даршилсан ногоонууд айгу их хэрэгэлдэг. Даршилсан байцаа, даршилсан бас нөгөө юу хүрэн банжин бас айгу их хэрэгэлдэг. За тэгээд чихэрлэг зүйлс гэдэг юм уу шоколадны хэрэглээ маш мэдээж Швейцар шоколад гэхээр хүмүүс барыг бүгд мэдж байгаа тий. Тэгээд Швейцарын сонирхолтой судалгаа гэдэг юм бол 2011 оны байдлаар жилд нэг Швейцар хүн 11.3 кг шоколад идэж байна гэсэн
тийм статистик гарсан байт юм ээ. Аюул сонирхолтой бол. За шоколадны орон юм чи бас аргагүй юм да тий. Тэгээд бясалгаа бол өстой янз бүрээр идэнэ. За Тийм. оюутнууд нь хүмүүс нь талхныхаа завсаг авчуулаад идэж болно. За эсвэл раклет гэж нэрлэдэг раклет. Тэр нь болохоор ингээд юм зориултын машинтай бяцлаг хайлуулдаг. Тэгээд тэрийг ингээд жижигхэн ийм тавг шиг юм дээр тавиад тойрч суугаад тэрэн дээрээ бяцлагаа ингээд халааж байгаа. Тэгээд хүмүүс өндгөн дээрээ ингээд бяцлаг хасгаж иддэг. Амар илчлэг өндөртэй байгаа. За. Тэгээ хажууд нь даршилсан сонгон, даршилсан өгөрций, байцаа эсвэл одоо зайц гэх мэт хоол хүнстэй ингээд иддэг. За өвөл нь болоод ирэхээр фондю гэж нэрлэгддэг. Тэр нь болохоор бяцлагийг хайлуулад талхаа ингээд жижиг дөрвөлчин хэрчиж жагаад тэрийг ингээд чизэндээ бушгуулад ингээд дүүрээд тэгээд иддэг. Тийм хоол. Тэрийг идөө өвлийн улиралд иддэг. Тэгээ хүмүүс ингээд вайн авгаа тажуугаар нь фондугаа идээд аягүй их суудаг. Бас нөгөө юу гэж хоол байдаг? Сушти. Тэр нь болохоор ийм германд бас аягүй их байдаг. Төмсийг ингээд нарийнхан ингэж хэрчиж жагаад шараад өндөг интернет болж жагаад ингээд шараад иддэг. Тэр хоолыг бас нэлээд хэрэгэлдэг. Тэгэхээр бяцлагны хэрэглээ аягүй өндөртэй, төмсний хэрэглээ өндөртэй. Тэгээд давшилсан ногооны хэрэглээ өндөртэй. Ийм байдаг. Би өстой даршилсан ногооны хэрэглээ өндөртэй гэж өстой аюу таамаглаагүй юм байна. Гоё юм байна шүү дээ тий. Тэгээд пробиотиктай сайхан даршилсан юугаа идчихдэг, байцаа энтраа идчихдэг. Тэгээд шоколадны орн яг санжина нөгөө Swiss chocolate гэж баг байхад танаа байгаа газрын шоколаднууд их Монголд бас худалдаалдаг байсан намайг баг байхад л. Тэгээ шоколадаараа алдартай тий. Тийм шоколад бол амар их. Шоколадны музей айгүй их байдаг. Тийм үү. Нөгөө Toblerone бас Lindt билүү? Lindt Toblerone энэ чинь Swiss chocolate танахаас гаралтай шүү дээ. Тийм. Toblerone чинь та мэдэн шүү дээ тий нөгөө Швейцарын Matterhorn гэдэг уул байдаг. Тэрний хэлбэрийг дуурайж хийсэн. Ийм шух юм. За тийм утга учиртай. Мэдэхгүй би тэрийг өстой мэдээгүй юм байна. Тэр Toblerone дээр дандаа л яаж хугалах нь зөв бэ? Toblerone-ыг яаж хугалж идэх ёстой вэ гэж тиймэрхүү юмнууд айгүй харж байсан. Matterhorn гэдэг уул нэр. Окей. За. Манай энд бол нөгөө English breakfast-ыг хүмүүс маш сайн мэддэг байхгүй. Хэрвээ мэдгүй хүмүүс ахын бол English breakfast гэхээр өндөгтэй зайдастай өглөөний цай байхгүй. Өндөг зайдас тэгээд нэг юм чихэрлэг амттай улаан лойлны сүмсэнд ингээд болгосон юм шош бинзтэй тэгээд тост гэхээр ингээд талхаа юу ягаад шараад хажууд нь тавьчихсан. Тэгээд зарим газараа black pudding гэд манайхаар бол монголоор бол нөгөө цус бас ингээд болгочдөг штэ тий. Тиймэрхүү бас black pudding гэд зарим газар нь байдаг. Заримдаа тэрийг бас нэмэхгүй. Тэгээд ийм өглөөний цай. Тэгээд бэйкон бас ингээд шараад гахааны мах ингээд шараад хажууд нь тавьчихсан. Ийм нэлээд тийм feeling одоо уйг ийм өглөөний цай энд айгүй их түгээмэлээд. Тэгэхээр энд айгүй их цай хэргэлдэг айгүй сонио. Цай их уу. Тэгээ хараа айгүй сонио барилга штийн дунд өтгөн ийм найруулсан цай уух тийм юу ихтэй уламжлалтай ийм айгүй сонио. Жишээлбэл гэртээ барилгачид манад ирээд жишээ нь засвар хийж байгаа барилга дээр ажиллаж байгаа гэж бодох юм бол цайгаа угаал. Тэгэхээр тэр цай нь бол нэлээ өтгөн найруулсан. Тэгээ цайгаа өтгөн дүрдэг цай гэж бид ярьдаг те. Нэг цайг ингээд сайн өтгөн найруулж агаад тэгээ тэр цайгаа аваад тэгээ сүү хийн тэрэн дээрээ ингэнгүүт нэлээ гоё юм өнгөн юм гоё болсон байх хэвээр. Ямар гэхээр нэлээ юм гүн өнгөтэй. Тэгээ цайгаа илүү удаан хандалсан гэсэн үг шүү дээ тий. Тэгээд суул цай байх юм бол айгүй муу цай гэж үзэн. Тэгээд тэрийг капа гэж нэрлэдэг товчлоод cup of tea гэдгийг капа гэж нэрлэлсэн. Тэгээд барилгачид айгүй капа уудаг. Тэгээд ер нь их цайны соёлтой цайнууд янз бүрээрээ байна. Тэгээд далайн ойролцоо байгаа хотууд нь болохоор fish and chipsтэй. Fish and chips гэхээр шарсан төмс загас. Тэгээд шинхэн загас тий. Загсаа ингээд байж бүрсэн загас. Тий. Загсаа ингээд
бүрээд тэргээ гүн шараад тэгээ дор нь гаргаад дээрүүд болохоор бүр ингээд сонинд боогод өгчдөг гэсэн билээ тэд нар нөгөө шарсан төмсөө. Тэгээ шарсан төмс нь ийм нарийнхан биш. Тэр нарийнхныгаа болохоор French fries гэж нэрлэдэг да. Ийм бүдүүн хэрчсэн ийм төмсөө шараад тэгээ тэрэн дээрээ ийм давсасгаад бас нэг ийм шингэн цуу дээр нэмээд тэгээд хажууд нь ногооны төрлийн юм байхгүй заяа. Ногооны төрлийн юм юу вэ гэхээр ногоон фандуг болгоод нухш болгоод ийм ногоон өнгөтэй жижигхэн ийм саунд хажуудалт нь тийм фандуг ингээд нухшилцсан. Тэрийг хажууд нь өгдөг. Тэгэл ерөөсөө давстай чипс тэгээ загсаа ингээд иддэг. Тэгээ далайн ойролцоо газруудаар хотуудаар очихороо за нэг сайхан fish and chips авч идцгээе гэдэг уламжлал бүр тогтчихсон. Заавал нэг ийм fish and chips-ний газартай юм байдیں۔ Тэгээ мэдээж Лондон болохоор нэг бүр ингээ олон улс орноос ирсэн хүмүүс холилдсон ингэж амьдардаг учраас бүхэл төрлийн одоо хоол хүнс олох боломжтой. Гэхдээ тэрэн дунд карри айгу хэлбэг. Тэгээд дуудлагын ийм одоо гэртээ хүргэлтээр ингээ авдаг хоол хүнсэнд карри айгу ордог. Тэгээ хүмүүс айгу карри айгу гэртээ авч хэрэгэлдэг. Тэгээ карри бас олон төрлөөр нь ингээ гоё хажуудаа гоё гачиртай янз бүрээр ингээ ирдэг. Тийм үү? Тийм шүү. Тэгэхээр ингээ улс орон болгоны хоол хүнс өөр байгаа. Тэгээ уламжлалаа дунгаад газар зүйн байрлал цаг агаарттайгаа бас нэлээд холбогддог тий. Тэгээ би сүүлд ингээд ойрхон одоо Монгол явж ирсний дараа нэг зүйлийг айгүй анзаараад тэгээд хэрэгжүүлээд маш амжилттай явж байгаа. Тэр маань юу вэ гэхээр манай хоёр хүүхд ч одоо жишээлбэл гадаадад төрөөд өсөж байгаа тий. Тэнгүүт ингээд Монгол хоол хүнсний нээсээ нэг жоохон өөр байдлаар хоолдог гэх юм уу. Одоо жишээлбэл би мэдээж 7 хоногт нэг 2-3 удаа Монгол хоол хийж байгаа ч гэсэн энэ хоёр мэд цэцэрлэг сургууль дээр их цаг өнгөрөөдөг болохоор тэндээ илүү төлхөө хоол иддэг. Тэнгүүт Монголд очихоор нөгөө эмээ өвөөнөр нь гой бууз хийж өгмөр идэг, гой бандан хийж өгмөр идэг тий. Тэнгүүт тэрийг ингээ хүлээж авахгүй байгаа тохиолдолд манай том хүүдэр ялангуяа айгүй их ажиглагдсан байхгүй. Тэгээ одоо 7 хоногт бол заавал нэг удаа хуушуур юм уу бууз хүүхдүүдэд ээж өгдөг гоё ногоогоор баяжуулаад гурлыг төрөл бүрийн гурлаар солиод за тэгээд бурц айгүй хэрглэж байгаа будаатай цай банштай цай хийж байгаа. Одоо харин таны гоё жороор хайлмаг хийж сурмаар санагдаад байгаа. Тэгээ чи айгүй амархан штэ. Өстой амархан шүү. Би чам зааж үгүй. Тэгэл та. Тэгээ гих мэтчлээ ингээ хүүхдүүдтэй бас ингээд хоол хүнсээр нь дамжуулаад Монгол уламжлалаас хадгалж үлдэхийг айгүй хичээж байгаа. Тэрэн шиг та ингээд хүүхдүүдийнхээ хоолнд ч юм уу гэр бүлийнхээ хоолнд Монгол хоолыг хэр оролцуулж юм? Чи өстө залхуугүй ээж юм байна. Монгол хоол бол бас ажиллагаа ихтэй штэ. Би жишээлбэл хуушуурыг тийм хийхгүй. Яагаад гэвэл айгүй их ажиллагаатай тэрийг хуушураа хийн чимхэн энэ төр гэд хуушурыг бол хаяа нүднийг юм хаяа одоо наадмаар ч юм уу эсвэл цагаасараар ч юм уу нэг тиймэрхүү үдэл хийн. Буузыг бол хаяа хийчнэ. Тэгээд манайх яг адилхан. Тэгээд би жишээлбэл одоо нэгдүгürt би шүлтэй хоол ингээд хий гэхээр яг тийм гоё амттай мах бас нэлийн амтлах шаардлагатай болж байгаа. Хоёрдугаар тэгээд шүлтэй хоол хийхээр бас хүүхдүүд тэр болгон манай хүүхдүүдийн зарим нь голоод бас идэхгүй маа. Тэгэхээр яг би жишээлбэл ганцаараа шүлтэй хоол хийгээл идэт байх чинь бас хэцүү ш. Тэгээд хоёр тусна хоол хийж хэцүү. Тэгээд шүлтэй хоол нэлээ ингээд мартагдаж ирж байна. Тэгээд Монголд очихороо илүү шүлтэй хоолоо идтий. Энд болохоор Монгол хоолноос бол буузыг би бол айгүй сайхан хэрвээ яг чи сая хэллээ шүү дээ ногоогоор баяжуулаад гэдэг тий. Хэрвээ ногоогоор ингээ баяжуулчих юм бол айгүй гоё юм healthy талтай хоол гэж би хувьдаа боддог. Жишээлбэл гаднаас бэлэн одоо junk food ч юм уу тий. Junk food гэж бас нэрлэх учир дутагдaltaй юм. Гэхдээ нийтийн хэллэгээр энэ бэлэн хоол хүнсийг жишээлбэл McDonald's-аас авч байгаа хоол хүнсийг ч юм уу тий. Ингэж нэрлээд байгаа. Бэлэн ийм түргэн хоолны газраас хоол авчихсанс манай энэ Монголын уламжлалт хоол маань маш гоё healthy тий эрүүл хоол шүү дээ. Жигнэ ч гэсэн тэрэнд шарсан хуурсан юм байхгүй. Жигнээд болгож чинь. Тэгээд дотор нь гоё мах уурглаг тий махныхаа хажууд гоё төрөл бүрийн байцаа сунган гэдэг пребиотик агуулдаг. Пробиотик биш шүү пребиотик нэг пробиотикийнхоо урд пробиотикнууд нь иддэг хоол хүнс гэх юм уу? Би нөгөө сонсогчтой бас шинээр сонсож байгаа хүмүүст
бас зориулаад эхлэхэд ингээд гоё баяжуулаад итгэхэд энэ хоол бас гоё шүү те манай Монголын хоол. Тэр чи ер нь Монголын хоолноос юу гэх сандаг вэ? Ямар хоол хүнс? Чи бол гэртээ бол айгуу сайхан хийгээд идчихдэг юм биш үү? Тэгэхдээ бас яг нэг юм гоё хайлмгаас гадна яг чиний хамгийн одоо Монголын хоол тэрийг идэхин сан гэж сандаг хоол юм. Би чинь ааруулыг айгуу сандаг байхгүй юу? Халуун аарч зуухан сан гэ. Тэгээд Монголоос ирэхдээ манай ээж айгуух гоё ааруул манай найзууд тэр ааруул өгдөг. Тэгээ манай нөхрийн аав чинь бас ааруул сайхан бэлдээд өгчдөг. Тэгээ баг хөлдөгчөндөө хийчихэд хайрлж гамнаад иднэ тэрийг. Чи ямар хоол хүнс ер нь санагалцаад идэг вэ? Одоо сүүлийн үед идэхийг хүсэж байгаа зүйл гэвэл гоё хоньны гид идмээр байна. Гоё толгой шир идмээр байна. Үшээ толгой шир гэснээс би ингэж боддог хараа. Монголд ингээд очихоор толгой ширээ бид нар чинь ид чинь те коллаген аюул сайн хүнсээрээ дамжуулж авдаг. Энд худалдаалагдж байгаа нэг хоол хүнсний учир дутагдaltaй юм нь болохоор хитрхи ингээд нөгөө хэрчээд дөрвөлж хэрчээд пакчлаад ингээд гаргачаар бас нөгөө одоо чинь ястай, бүлэгтэй эсвэл хоньны толгой шир мэргэсэн байхгүй шүү дээ. Тэгэхээр коллагена бас бид тэр болгон хоол хүнсээрээ дамжуулж хангалттай авч чадахгүй байгаа юм шиг надад санагддаг. Гадаадд байгаа хүмүүсийн хувьд Монголд бол сайхан стүүжин хий чин те, стүүжингээд чинь. Тэгэхээр яалтчгүй гадаадд байгаа хүмүүс бидний хувьд энэ нэмэлтээр те тэрэн дээр бол коллагена нэмэлтээр авах юм шаардлага гарч байгаа. А Монголд байгаа хүний хувьд бол тэрийг заавал нэмэлтээр авах шаардлага байхгүй шүү. Сайхан толгой ширээ дүүжин те идчихэн тий. Тэгээд малыг одоо яг энд бас яригдаж эхэлчихлээ л да. Нөгөө юуны малын одоо бүх эд эрхтэн хэрэглэх тал дээр tail to юу гэдэг вүлээ? Nose to tail гэдэг бүгдийг л хэрэглэх талтай. Тэгтэл манай монголчууд бол тэрийг угаасаа л бүгдийг л хэрэглэдэг шүү дээ тий. Тэгж одоо зарим зөвхөн бор махыг нь авчгаад бусдыг хайна гэсэн ойлголт байдаггүй. Тийм хог хаягдал гаргахгүйгээр сайхан хэрэглэдэг уламжлалтай. Тэгэхээр бид бас азтай шүү. Тэгэхээр дандаа бид нар гадаадын юм л гоё юм гэдэг бодлоос илүүтэйгээр манай Монголын юм бол давуу тал хоол хүнсэн дээр бол давуу тал ихтэй гэж боддог. яг харж чадах юм бол бидний давуу тал маш их байгаа шүү. Ер нь танаа наад чинь хоол хүнсний хувьд үнийн хувьд ямар байдаг вэ? За үнийн хувьд саяхан AHTS гэдэг телевизийн одоо нэвтрүүлгээр мэдээг харж ахт 2024-өөс 2025 оны хооронд хүнсний ногоо болон жимсний үн 5%-аар за тэр дундаа бүр гүзээлцгэн черри тэгээд нэрс бөөрүүлцгэн гэх жимсүүд пич буюу нөгөө тоор эдгээр жимсүүд бүр 10% өсөлттэй байна гэсэн тийм статистик гарсан байлээ. Тэгэхээр үүний хувьд бол нэлээд өсөж байгаа энд. Окей. За тэгэхээр өнөөдөр бид хоёр өөрсдийн амьдарч байгаа газрынхаа сонин сайхныг нэмэх нь хоол хүнсний талаар сайхан яриа өрнүүллээ. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Баяртай.